Нанагийн тэнэг зөвлөгөө 8 эхэлж байна. Йой, энэ хаврын үйлдвэрлэл нэрээ үнэхээр хэцүү биш шүү. Надаа эморлын бүр хатан хаан болоод дуслаа. Одоо хавршаад байгаа мó, цэвэршгээд байгаа мó, сэтгэл санааны байдал үнэн докторгүй байна. Гудамжаар хүртэл ингээ зүгээр явж чадахгүй гиюрээд, гигэлзээд энэ хосуудыг харахаар бүр шаал дургу хүрээд атаархаад нэг л сонирн байна. Гэхдээ би нэг арга олсон. Гудамжаар алхаж явж идэл гинт газар цэцэг. Тэгээд цэцгийг авах гэсэн гар. За ингээ дүн хайр эхэлж байгаа юм да. Миний хувь тавилангаар учирсан хайртай залуу маань надад жигтэй хийх анхаарал тавина. Ёо, яг мөөгийн шопоос би авъя гэж бодож исэн алттай комиг надад бэлгэлсэн гэж боддоо. Ёо, энэ бол яг одоо 40 хүрэх гэж байгаа миний насны эмэгтэйчүүдийн нүрийг бол үнэхээр гайхалтай болгодог ком заа. Би бүр шоконд ороод хийлэх үг үнэхээр олдоогүй. За, ийч бүр гайгүй заа ёо. Яг одоо гадуур эд тренд болоод сурталчлаад байгаа нөгөө нэг уусгадаг коллагентой маскыг бүр надад ийж бүр хайрцгаар нь бэлгэлсэн гэд бодолтой ёо. Үнэхээр амар мэдрэмжтэй. Юу төмс мөмс. Одоо үнэ орой сайхан хэргэлнэ. Би тэг оройн угаасаа тэр сууж агаад кома бүгднгийн нэг бүрчлэн түрхсэн. Энд нь болохоор зэрэг нүүр цэвэрлэгч, тоник, зовхны тос, бас эссенц үүдэг. Хамгийн сүүлд нь ерөөс энэ суур тасаа түрхэж өгч байгаа. Манай суур тас маань болохоор зэрэг ерөнхийдөө маш их чийгшил ихтэй, усан сууртай хэрнээ айгүй тийм өтгөн тос. За ингээд баг зэрэг аваад ингээд түрхэнгүүт ёо яста нүүр бол үнэхээр талиж байгаа. За бас тэгээд давхар яаж зүгээр ах уу? Коллагентэй гоё уусгадаг. Коллагена бас ингээд ерөнхийдөө зовхондоо, хацрандаа тэгээд одоо бол тухандаа түрхэх гэж байна. Та хэдийгээ бас залхаахгүй тулд ингээд ерөнхийдөө ингээд товчлоод ингээд бичлэг хийсэн шүү. За ингээд гоё усчихна. Ёо нэр үнэн мэдрэмжтэй залуу. Тэр болоогүй. Өчигдөрхөн надад гэрлэх санал тавьсан гэж бодолтой. Ердөө танилцаад 3 хон хонж байгаа мөртлөө 3 хоногийн дотор намайг нэрээ сюрпризээр нэрээ гайхшруулж ханаагүй үнэхээр гоё залуу гэд боддоо. Царайг нь харуулмаар л байна. Гэтэ хитрхи царайлаг болохоор та нарт алдчихна гэж бодхоос айгаад байна л та. Тэгээ надад 18 кратийн diamondтэй цагаан алтан бөгж бэлгэлсэн гэж бодож. Цагаан алт шин чинь платинум билүү бүр. Тэгээ би шийдсэн, бодсон. Хайр ерөн удаан үерхсэндээ гол нь ш. Эхлээд одоо төрж байгаа сэтгэл бол маш чухал юм. Тэгээ би шийдвэрээ гаргасан. Би ерөөсөө л энэ хүнтэй гэрлээ. Энэ хүн л миний заяаны хань юм байна. Энэ хүнтэй гэрлэх юм бол би маш аз жаргалтай, урт удаан, тэг сонирхолтой амьдрах юм байна гэж мөрөөдсөн. Тэгээ би гэрлээ манайхаа. За ингээд та миний нөхөр болох гэж байгаа залууг харсан уу?